Тэ дөрвөн хэсэг гэж тэ. Эхнийх нь PostgreSQL, SingleStore, MySQL, MS SQL. Энэ бол хамгийн энгийн одоо бидний зурдаг дашборд тэ. За дашбордыг ажиллуулахаар ямар асуудал гардаг вэ? Уншдаг тэ. За бүгд тэгвэл SingleStore дээр энэ дашбордыг ажиллуулж үзье. Та юу мэдэх гэж байна? Ямар ч асуудалгүй байна тий. Жилээ фильтрлээ. Нэмэгдлээ. За тэгвэл бүгдээрээ PostgreSQL дээр дөнгөцөө бид action хийж үзлээ. Жилээр нь фильтр хийж үзлээ тий. За тэгвэл бүгдээрээ PostgreSQL дээр үзье. Та нар ялгааг мэдэрч байна уу? Та нар эхний дашбордтой баймаар өнөө хоёр дахь дашбордтой нөө. Тэ? За тэгвэл бүгдээрээ юу дээр? MySQL дээр үзье. Та нар дээдлээс нь харж байгаа тийм энэ одоо нөгөө хүснэгтийн мэдээлэл маань 26 сая мөртэй энэ тэбл байгаа. Тэгэхээр энэ 26 сая гэдэг чинь маань юм нь бол ихэнх байгууллагын хувьд юм боломжийн дататай. За action тэ. За буцаад бүгдээрээ юу руу орё? Single руу. Мэдрэмж нөөрөө. Тэ. За хамгийн сүүлийнх нь MS SQL. За MS SQL-ийн хамгийн бага нөгөө имиж нь болохоор 4 SQL-тэй 16 гэдэг. Жоо 2 SQL илүү өгцөө. Одоо угаасаа дөрвөр л хамгийн багт авах боломжтой. За арай хүчтэй гэсэндээ тий. Арай өөр ажил тий. За тэгвэл энэ дэр бид жилээр нь фильтрж байгаа шүү дээ. Энэ дэр ямар ч асуудал юм бааз. За тэгвэл бүгдээрээ энэ гурван нэгэн дээр нь жилээр фильтрж үзье тий. Хэр удаан шуул та нар юу гэж бодож байна? 2 минут шин. 2 минутаас илүү. 150 орчим секунд. Уншиж байгаа. Энэ маань болохоор одоо бидний яг угсардаг дашбордын зүгээр л нэг болонд нь байдаг л хэсэг шүү дээ. Тэгэхээр бидний дашборд нь хэр том бэлээ? Тэр дотор хичнээн дата байгаа. Тэгэхээр бид тэр дашбордоо юм нь бол харна гэж бодлоо. За энийг ингэ зогсооч юу болж. Слайд байгаа. За дөнгөж зэний болол тийм одоо жилээр нь фильтрлэхэд одоо PostgreSQL бол 130 MySQL нь 150 ч юм уу тийм ойролцоогоор ингэж болж байгаа байхгүй. Жилээр нь фильтр хийхэд, ID-гаар нь фильтр хийхэд action хийх гэж байгаа.
За манай single store маань болохоор секунд хүрэхгүй байхгүй. Секунд, миллисекундэд ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн энэ демог бид нар одоо нөгөө юунээр бүүтэн дээр залгах чинь та нар очиод өөртөө яг туршаад тэг мэдрэмжээ аваарай. За анхаарал